하면 어떻게 했어 일본? 요즘 나 진짜 바빠. 요즘 막 연애 된 것 같아. 엄청 바빠. 일정이 엄청 많고 계속 서울 여기저기 왔다 갔다 하고, 오빠가 운전해 줄 때도 있고 내가 혼자서 운전하고 막 밤 운전도 많이 하고 그냥 계속 달리고 있고, 잠도 제대로 잘 못 자면서 계속 일하고 있습니다. 자려고 하니까 잠이 안 조금 이게 제가 지금 놀라운 사실 알려드릴게요. 저 좀 갑작스럽게 뭐지 그 인터내셔널 슈퍼킨 인터내셔널 모델인가? 내 이름을 몰라. 슈퍼킨 한복 모델 콘테스트. 아무튼 세계 모델 대회 있는데 저 거기 한복 모델로 들어가게 됐어요, 여러분. 이번에 잘해가지고 본선에 진출을 해. 아니 근데 내 주제에 무슨 모델이야. 주제가 어때서 그렇게 본인을 낮게 깔고 가면 안 된다. 제가 예전에 그 한복 입고 한복 프로필 사진 찍은 적이 있거든요. 근데 그 사진이 생각보다 너무 잘 나와가지고 한복도 너무 예쁘고 막 엄청 잘 어울린다. 한복 너 진짜 잘 어울린다. 그런 말도 많이 들었어요. 주변 사람들한테, 지인분들한테. 갑자기 이런 유천 온 거예요. 이거 한국에 원래 매년 이렇게 큰 세계 모델 대회 하는데 너가 한복이 너무 잘 어울려서 한번 더 참가해보면 어떠냐 해가지고. 근데 솔직히 저는 자신 없었어요. 안 하려고 했었어요. 그리고 참가비 또 내니까 돈이 참가비 20만원에 아까워가지고 진짜로 그래가지고 그냥 남편한테 그냥 사진 보여주면서 얘기를 했어요. 이런 거 있더라. 근데 나 안 할 거야. 뭐 이렇게 또 오빠가 무슨 소리야, 바로 해. 예뻐, 어울려, 해야지. 오빠는 생각하지도 않았어. 이곳에는 지금 우리 여구야 혼자 열심히 메이크업을 하고 있습니다. За тэмцээнийхэн талаар багахан мэдээлэл хүргэе гэж бодлоо. Тэгээд энэ тэмцээн болохоор Солонгос улсад жил болгон зохион байгуулагддаг, нийт 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм International Super King гэсэн гэртээ юм тэмцээн байгаа, моделийн тэмцээн байгаа. Тэгээд энэ дотор нь болохоор хамбуг буюу одоо Солонгос үндэсний утасны төрөл, тэгээд гоёлын даашинзны төрөл, тэгээд бикини гэдэг ийм 3 төрөл явагдсан байлээ. За эхний шат нь болохоор зургаар өрсөлддөг. Тэгээд зургаар шалгарсан оролцогчид маань болохоор одоо 2 дугаар шатны яг энэ тайзан дээр алхаад, хоёр талаар нь одоо дизайнерууд болон модельууд шүүгчд өөрсдөө шүүгээд ингээд боддоор шалгаруулдаг. За тэгээд хагас финал буюу одоо яг энэ 2 дугаар шатны тэмцээнд болохоор оролцогчид маш их байдаг болохоор жилд 5 удаа хуваагаад одоо 1-р ээлж 2-р ээлж гээд 5 хэсэг болгож 2-р шатаа явуулдаг юм билээ. Тэгээд би болохоор 4-р ээлжнийхт нь оролцсон. Тэгээд ээлж болгоны 1-р ээлж, 2-р ээлж, 5-р ээлж гээд ээлж болгоноос шалгарсан тэр оролцогчид маань болохоор хамгийн эцсийн шат буюу шийдвэрлэх шат буюу одоо нөгөө финалийн шат, шагналын сантай тэр шатанда оролцох хэрэгтэй болдог гэсэн. За тэгээд Солонгос үндэсний хувцсыг дэлхийд таниулах зорилготой энэ хамбуг моделийн тэмцээн болохоор ямар шагналын сантай байдаг вэ гэхээр 1-р байранд орсон ялагч нь Солонгосын хамгийн шилдэг үндэсний хувцсны дизайнерын одоо загварын шоунд гол модельоор ингэж хамбуг өмсөж зогсоох, алхах. Тэгээд гадагшаа одоо Европын орнууд руу Солонгосын үндэсний хувцсыг таниулах загварын шоунд байнга ингэж оролцох тийм одоо нэгсэн албан ёсны үндэсний хувцсны модель нь болж байгаа гэсэн үг байхгүй Солонгос улсын. За тэгээд Солонгос улсдаа яг Солонгосын үндэсний хувцсны модель
Мэдээллүүдийн холбоо тийм товчоо байд юм билээ. Тэгээд тэр товчоонд албан ёсоор нэрээ бүртгүүлэхээс гадна мэдээч хэрэг мөнгөн шагнал бас байгаа юм билээ. Ер нь бол нэлээд том шагналтай юм билээ. За тэгээд хамгийн гоё зүйл нь болохоор энэ тэмцээнд ерөөсөө гэрэлсэн эсэх хүүхдтэй эсэх өндөр нам ч юм уу те ямар нэгэн шаардлага ерөөсөө тавигддаггүй. Ямар ч хүн аль ч улс орны ямар ч хүн орох юм боломжтой учраас Монгол одоо Солонгост амьдарч байгаа Монгол хөөрхөн охтууд зөндөө байдаг болохоор тэр охид бүсгүүчүүдийгээ ээжүүдийг бүгднийг ингээд уриалмар санагдсан нас бас ерөөсөө заадаггүй 75 хүртэлх насны бүх хүмүүс оролцох боломжтой. Тэгээд угаасаа ингээд насанд нь ингээд 20-оос 30 нас 30-аас 40 нас гэх мэтчлэн насанд нь ингээд шүүждэг болохоор ерөөсөө санаа зовхгүй бүгдээрээ оролцоорой гэж хэлмээр байна. За тэгээд хамбуу өмсөөд яаж алхах ямар поз авах энэ төр гэл одоо зөндөө ингээд зүйлсийг ерөөсөө харж шүүд юм бэлээ шүүгчд болвол тэгээд миний хувьд болохоор яг үнийг хэлэхэд зарим хүмүүс болохоор зарим оролцогчд болохоор бүр мэрэгжлийн багш аваад нэг хичээл заалгадаг гэж байгаа хгүй юу. Тэгээ миний хувьд болохоор зүгээр YouTube-ээс хайгаад үтсэн зөндөө олон юм бас позны хичээлүүд байд юм бэлээ. Тэгээ тийм хичээл үзээд дээрээс нь нөгөө олон жил драм үзсний яаж хав яа бас гарсан. Өөрийгөө бол ерөөсөө яг нэг жусооны үеийн нэг баяа айлын гүнж мөнж охин мохин гэл өөрийгөө ингээл дотроо төсөөлөл драм дээр гардаг шиг тийм гоё ахайтан авхай гэж төсөөлөл тэгэл алхаал мэдгүй юу ч болоод байгаа юм. Тэгээд хамаг юм мартаад бас айгүй сандардсан байлээ яг тайзан дээр алхахаар. Яа, тэмцээн дууссаны дараа ингээ бүгдээрээ яг коридорт зүгээр зураг мурга аваад ингээл бужигнаал байж байхгүй гэсэн чи яг энэ босч ирээд мэдлж байгаа энэ шүүгч тэгээд өөр бас нэг хар плачтай энэ хоёр шүүгч энэ заяа над дээр ирснээр энэ инстаграмыг асуугаад хамт зураг авахуулаад за тэгсэн чинь тэгээд шууд дотор угаасаа яна би тэмцсэн болов гэж охин гортод хэлт юм байлээ. 사람 있어요. 오빠 그거 봤어? 그 머리 장식. 거기 담으라고 놔뒀는데 왜? Тэмцээн ингээл тэмцээн дуусаад нөгөө баахан толгоогоороо дүүрийн юм хатгацсан байсан. Тэрийг нэгээр нь аваад тэмцээний энэ хагас финалийн хариу тэнцсэн хүмүүс рүү одоо ингээ нөгөө мессеж очно гэсэн 2 хоногийн дараа тэгээд 2 хоног сандралтай хүлээгээстэй ингээд тэнцсэн болов яасан бол гэж хариугаа хүлээсэн байгаа би.
Тэгээ хагас финал нь болохоор ингээд өөрсдөө бүх юма бэлтэж байгаа байхгүй юу. Яг мөнгө төлөөд гоо сайханчаар ингээд ус гитгээ янзлуулаад нүур амаа бодуулж болно заяа. За 3 дугаар шат нь болохоор бүр үнгүү цаанаас нь төсгөлийн шат болохоор бүр амар сүртэй. Солонгос улсын бүх телевизүүдээр нь цацагдаж мацагддаг. Тэгснээ ус гизэг янзлах одоо нүур ам бодох хүмүүс нь тусдаа үнгүү гаргаж өгч мөгд юм байлээ. 방금 문자 이틀 후에 오늘 원래 토요일이거든. 나 지금 결과 문제 와가지고 깜짝 놀랐어. 근데 이미 깜짝 놀라고 소리 지르고 이미 끝나서 이제 다시 이제 감정이 다시 안 나. 아 그거 할 때 문자 올 때 블로그 찍고 있었으면 진짜 찍혔을 텐데 보여드릴게. 이렇게. 축하드립니다. 기아는 제6회 월드 슈퍼킨 한복 모델 선발 대회 제4본선 대회에 합격하여 최종 결선 대회에 진출하셨습니다. 짜잔! 오늘 하루 종일 기다렸는데 사실 하루 종일 기다렸는데 너무 늦었잖아요. 시간이 지금 9시 다 돼가요. 너무 늦어서 역시 나 아니구나 하고 별 생각 없이 그냥 자려고 했었는데 갑자기 문자 왔는데 축하드립니다. 제일 첫 번째 단어를 읽어보고 깜짝 놀랐어. 어때요? 난 될 줄 알고 있었거든. 내가 당신 된다 그랬잖아. 왜 남편을 안 믿어? 내가 그런 거 잘 맞추잖아. 그니까 쓸데없는 걸 맞춰. 로또는 좀 맞춰봐. 진짜 어떡해. миний тэр нөгөө тэмцэн дээр хүмүүссэн хамбог бүр амар гоё хамбог өстэй. Тэр хамбогийг нөгөө би өмнө нь хамбог моделийн нэг зураг авалтанд орж исэн баггүй юу. Тэр зураг авалтанд орохдоо зээлж өмсчихсэн хамбогны газар тэнцэнээсээ авсан. Тэгээд тэр газартаа бас хилээд баярлаа гэдгсэн чинь эргэн тойрны хүмүүс бүр бом баяр. Одоо ямар тач тэгвэл эцсийн шатаа хүлээгээд эцсийн шат нь болохоор одоо бүр өвөл эрхчлэлийн 2 сард ягаад тэгэхээр одоо энэ ингээд бүтэн жилийн турш ингээд үргэлжилж байгаа хгүй энэ тэмцээн 5 удаагийн шалгаруултаас нь шалгарч үлдсэн хүмүүс ингээд 25 оны 2 сард хамгийн эцсийн шалгаруулт буюу одоо яг жинхэнэ 1 2 дугаар 3 дугаар байр ингээд энэ шагналаа гардаж авах, титмээ гардаж авах энэ болно гэсэн юм байна. За тэгээ гоё болчлаа. Баяртай.